Хямралын хар шуурганд халаасаа тэмтэрч байгшгүй санхүүгийн шар гэрлээ анивчулж буй иргэд баяраас баярын орондох бэлэн мөнгөний зарлагыг байдаг үнэт эдлүүдээр л давж байгаа. Аж ахуйн нэгжүүд нь хаалгаа орж цалингаа тавих боломжгүй нөхцөлд хүрч ихтэй сургууль төгссөн ажилтгуучид нь хүртэл хар бор ажилтгүй нугалж байхад хэрэгцээг нь залгуулах мөнгийг ламбард л эргэлдүүлж тусуулж байна. Одоо шинжлэлийн баяр дөхөж гэр бүлээрээ эх ондоо илбэг дийлбэг орох гэсэн бэлгүй айлуудад барьцаалан зээлдүүлэх төвд хандхаа сүр сонголт үлдсэнгүй. Бүгд жимэг гар утас ноутбук гэд үнд хүрч болох бүхэл зүйлүүдэд өндөр үеийн хүүтэй хадгалуулж тулсан цагийг аргасааж эхэлсэн. Энэхүү иргэдийн эрэлтэн дээрс тоглолт хийх ламбардууд бороонд дараах мөөг шиг олширсан бол тэдэнд бас тулгамдж байгаа асуудлууд байдаг юм шиг байгаа. Тодруулбал нөгөө мөнгөгүй иргэд эргээд өрөө дарж эрдэнэсээ авч чадахгүй өхүүлснээр ламбардуудын эргэлтийн хөрөнгөөгч гацаагаад байгаа бололтой. Тиймээс бүр эрхшгэ хамгаалуулах холбоогоо хүртэл байгуулчихсан иргэд үйлчлүүлэгчдээсээ гэрээний үргээ биелүүлэхийг гуйж байна. Цалин зээлдэх үйлчлэлийн эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо төрийн улс байгууллагад 1 жилийн хугацааг ардаа үдлээ. Энэ холбоо яах гэж байгуулагдсан бэ гэхээр мэдээж цалин зээлдүүлэх үйлчлэлийн эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалъя. Аман дээрээс эдгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн бас эрх ашгийг хамгаалъя гэсэн зорилготойгоор энэ холбоо байгуулагдсан юм аа. За тэгээд бид хүн өнөөдрийн өнгөрсөн 1 жилийн хугацаанд тодорхой хэмжээний ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Аман дээрээс нь 2018 онд бас тодорхой зүйлүүдийг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа. Иргэд олон нийт гэдэг зүйл хүмүүст иргэдээс ганц зүйлийг хүсгээд барьцаалан зээлдүүлэх үйлчлэгийн эрхлэгчдээр үйлдвэрлэж байгаа хүмүүс мэдээж өөрсдийн иргэний үүргээ биелүүлэх шаардлагатай байхгүй. Мэдээж нэг зүйлийг барьцаалаад авдаг тэгснээр орхичоо явцдаг. Тэрийг буцааж авдагчгүй. Эсвэл гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүйгээр тэгээд алга болчих тохиолдол маш их байгаа. Барьцаалан зээлдүүлэх үйлчлэгээ эрхэлж байгаа хүмүүс минь иргэдээс бол гуйдаг шүү дээ. Иргэд өөрсдөө л ирж тавьдаг. Тэгээд тэрийг ирж авахгүй байгаа учраас энэ гэрээний үүргээ биелүүлээч. Мэдээж тодорхой хэмжээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд яах вэ гэхэлэр нэр нэг удаа 2 удаа үйлчлүүлээд 3 дахь удаага ч юм уу 4 дахь удаа ч юм уу одоо нэг маг сая тавгайхан ярьсан шүү дээ. Батлан даагчтай байна гэдэг ч юм уу те 3 дахь удаага үйлчлүүлэхэд хар жагсаалт руу ороод цаашдаа энийг авч явах боломжгүй болох ламбардаар үйлчлүүлэх боломжгүй болох ч юм уу те. Тиймэрхүү юмнуудыг бас тодорхой хэмжээгээр оруулж өгсөн байх. Өөсөн ч ихтэй гэрээнийхээ үүргээ биелүүлж барьцаалсан зүйлсээ авахыг бараг шаардж байгаа. Өөрсдөө гуйжирж бэлэн мөнгөнийхөө хэрэгцээг хангачаад эцэст нь эргэж шарахгүйгээр алга болдог гэд гомдох шалтгаан байгаа юм шиг байна. Дээр нөгөө хулгай хэрэгслүүд нь ламбарданд байж байгаа цагдаагийн байгууллагад очдог. Ингээд ламбард хохирох тохиолдол гардаг тухай хэлсэн. За тиймээс барьцаалан зээлдүүлэх төвүүдийг эрх ашгийг хамгаалах холбооноос энэ удаад нэг стандарт мөрдүүлэн ажиллах болсноо дуулгасан. Товчхондоо бол иргэдийн мэдээллийг бүртгэлжүүлж өмнө барьцаалсан зүйлсээ цаг хугацаанд авч эсхийг харна хэрвээ 2-3 удаа ламбард мөрсөн бол дараагийн удаа батлан дагч шаардна. Бүр болохгүй бол дахиж ламбардаар үйлчлүүлэх эрхийг нь хасна гэд айхтар заалтууд багтчихсан юм шиг байна. Өнөөдрийн хувьд хууль зөрчин шөнөөр ажиллаж байгаа ламбардууд л их хулгай зүйл авч байгаа. Өөрсдөө ч дотроо харж гсаалт гаргаад эрсдэлтэй ламбардуудаа ч үнэлээд эхэлчихжээ. За явандаа иргэний аваагүй зүйлийг худалдан борлуулчаад зөрүү мөнгийг нь буцаагаад өгдөг хуулийн заалтаа дагаж мөрдөх юм шиг байна. Итгэхэд хэцүүч эрх ашиг хамгаалуулахаар холбоо байгуулж улсуудын холбоо нь тэгж мэдэгдэж байсан юм. Мэдээг амар өсглөө.